Сайн байна уу? Та бүхэндээ өнөөдөр өндөр хүчний бүтэц сэдвээр презентацийн бэлтгэсэн байна. Өнөөдрийн агуулгын хүрээнд өндөр хүчний антон болон өндөр хүчний дотоод бүтэц, өндөр хүчний гистолог мөн өндөр хүчний үйл ажиллагаа гэсэн дөрвөн чиглэлийн турш мэдж авах нэ. Өндөр хүч нь эм бэлгийн хос болцорхой бөгөөд хэмжээ хэлбэр дүрсэн насны ялгуураас хамаардаг. Бэлгийн можилтын үед өндөр хүчин цовын дуу хавтгай дунд хэлбэртэй дунд хэмжээг нь тодорхойлоход урт нь 3-5 см, цуцаа нь 0.7-1.5 см, жин нь 5-6 г байдаг бахнэ. Өндөр хүчин дунд ба хажуугийн гэсэн хоёр гадаргуутай байдаг. Дунд гадаргуу нь арцгийн хөндий рүү харсан, харин хажуугийн гадаргуу нь арцгийн хан зэрэгэлдэх ингэж оршдог бахнэ. За урд талын ирмэгийг болохоор голтын ирмэг, арын ирмэгийг болохоор чөлөөт ирмэг гэж нэрлэдэг. Голтын ирмэг дээр хонхор өндөр хүчний хилиум овор байдаг ба үүнд нь болохоор артер болон мэдрэглүүд орж судас болон тунгалгийн судаснууд гарч өгдөг бахнэ. Умайд хоёр төгсгөл байдаг. Умайн төгсгөл болон гурсан хоолойн төгсгөл гэж. Умайн төгсгөл нь умайн хажуугийн өнцөг рүү чиглэсэн, гурсан хоолойн төгсгөл нь флафийн хоолоор чиглэсэн байдаг бахнэ. Умайн төгсгөл нь умайд өндөр хүчний холбоосоор холбогддог. За шүрмэсний аппарат болон богино голт судас түүтгэл зүйдийн холбоосууд ерөнхийдөө орж өгдөг бахна. За нэг давхаргат өрх үрлийн хувцрууд дээр бүрхэгдсэн байдаг бөгөөд доор нь уургийн мембран байрладаг. Холбогчид нь стромыг үүсгэдэг. Өндөр хүчний паренхим болон медулаад ингэж оршиж өгдөг бахнэ. За өндөр хүчний давхаргын үед гэх юм бол медула, хилиум, кортекс, кубоидал, эпителиум гэсэн давхаргаас бүрддэг. За гадна талаас нь өндөр хүчин хувцрууд дээр хучигдсан байдаг. Бор гадаргыг медулагаас ерөнхийдөө ингэ бүрдэж байгаа. За кортекс гэдэг нь болохоор өргөн бөгөөд тархинаас огцон модод тусгаарлагддаг. Тэгээ фолликулын ихэнх хэсэг нь эпителиа уутан цэцэр гэж яриад байгаа. Фолликул маань өөрөө хүрээл кортекс дотор хуваацит ерөнхийдөө үүсгдэг. За медула гэж байгаа. Медула нь жижиг том судаснууд ерөнхийдөө медула дотор байрлаж өгдөг. Тэгээд тусгай хил үсгэсэн эс агуулдаг бахнэ. Өндөр хүчний дотоод бүтцийн үед гэдэг нь бол эргэтний стром салс бүртгүүлийн хувцруудын доор байрлах өтгөө холбогчдоос бүрддэг. Үүнийг нь болохоор тоника альпигини ба ердийн холбогчдоос морфолог үйл ажиллагааны хувьд ялгаатай холбогчид буюу TK гэж байдаг бахнэ. За анхдагчаас бусад фолликул бүр нь 3-5 давхаргатай TK дээр хүрээлэгдсэн байдаг бөгөөд тэдгээрийн дотоод давхаргад нь болохоор TK интерна ба гаднах давхар буюу TK экстерна байрлаж өгдөг. TK интерна нь болохоор эсүүдийн андрогенийг үүсгэдэг ба тэдгээр нь уутанцар буюу фолликул мөхлөгт эсүүд тархаж өгдөг. Тэгээд TK экстерна нь болохоор ерөөхдөө фибробласттай ерөөхдөө төстэй байдаг бахнэ. За зургийн үед гэх юм бол медула мөн полицис мөн кортекс давхаргуудыг харуулж өгсөн байна. За энэ зургийн үед гэх юм бол өндөр хүчний ерөнхийдөө бичил бүтэц болон харуулж өгсөн байгаа. За өндөр хүч маань өөрөө гейтс, флафийн хоолой, гол судас, мөн өндөр хүчний артерийн судас, мөн тоника альбугиния болон кортекс харагдж байна. Тархины тархи мэдрэлийн судасыг ингэж харуулсан байна. Мөн умайн гистолог бүтцийн тархины асуудал гэж бичсэн байгаа шуурчлаараа. За энэ нь болохоор тархины ерөөхдөө судасыг ингэж илэрхийлж байгаа. За тэгээд мэдрэхүүн замыг болохоор ерөөхдөө энэ тархины асуудал гэж ингэж гаргаж ирсэн. За тэгээд энэ кортекс гэдэг нь болохоор ерөөхдөө
тухайн одоо эрхтний маань одоо ямар хэсэгт бүрэлдэж байгааг одоо энэ доод гистологи зурагнаас харж болно. За өнгөрсний гистологи бүтцийн үед гэх юм бол үүсний хэсэг одоо бодисууд ерөөхдөө агуулгаддаг. За гистологийн хувьд гэх юм бол одоо нэг номертой гадаргуун хучуурд маань одоо ингэж байрладаг байна. За хоёр дугаартай гэх юм бол туника альбюминий буюу нөгөө хучуурд маань кортекс давхрын хучуурд маань ингэж байрлаж өгдөг байна. За анхдагч за 3 дугаар юунууд гэх юм бол ер нь анхдагч молекулууд маань энд үүсдэг байна. За анхдагч одоо өндгийн эсүүд маань энэ ч үүсдэг байна. За дөрөвдүгээр үнд гэх юм бол анхдагч үүссэн эсүүд маань өөрөө молекулын шатлалд ороод одоо анхдагч молекулыг ингэж үүсгдэг байна. За 5 дугаар нь гэх юм бол 2 дахь молекул маань өөрөө ингэж үүсдэг байгаа. За 6-гийн хувьд гэх юм бол 3 дахь молекул. За 7-гийн хувьд гэх юм бол графийн цэврүү маань өөрөө ингэж харагдаж байгаа. За графийн цэврүүнд анхдагч өндгийс мөн одоо 7-гийн 2 дээр нь болохоор туника флицидум мөн 7-гийн 3 дээр нь гэх юм бол үнд өвчний одоо мөхлөгт эсрүүд харагдаж байна. Мөн 7-гийн 5 дээр гэх юм бол поликулын маань одоо шингээ харагдаж байна. Мөн 7-гийн 6-гийн 1 гэж байгаа юм. За энэ нь болохоор тикагийн нөгөө дотоод давхарга. Харин 7-гийн 6-гийн 2 гэдэг нь болохоор тикагийн маань энэ гадаад давхарга харагдаж байгаа юм. За мөн 8 дээр гэх юм бол 8 атрика полицис буюу одоо өндгөөс тунгалаг мембраны одоо үлдэгдлүүд нь ингэж харагдаж өгч байгаа. За 9 гэх юм бол сул пипроз одоо холбогч эдийн ингэж харагддаг байна. За өндгөвчний үйл ажиллагааны хувьд гэх юм бол өндгөвчин стероид даавар үүсгдэг. Өндгөвчин нуутан цэр аппаратаас голтлон эстроген харин сул андроген мөн прогестерон үүсгдэг байгаа. За өндгөвчин шарбийг үүсгээд шарбийг нь болохоор эсрэгээрээ голчлон одоо прогестерон бага хэмжээгээр эстроген сул андрогенийг үүсгэж өгч байгаа байгаа. За эмэгтэй хүний өндгөвчин мөрчлөгийн дагуу ажилладаг. Молекулын нэг нь боловсрч гүйцэх явцад давмгайлж бусдын боловсрч гүйцэхийг ингэж саатуулж идэг. Тэгэхээр нэг дор хоёр өндгээс үүсдэг байх нь ийм учиртай. За өндөг давмгаалсан молекулууд боловсрдог. Мөн молекул бүрэн боловсрч гүйцсэн үед нь дэлбэр одоо ингээд уусаа алга болоод хоёр дахь ирэмгийн өндгээс буюу одоо хевлийн хүндэд өрхтөө ялгарч өгч гэдэг. За энэ процессыг болохоор суфравиляц гэж нэрлэдэг. За дараа нь болохоор пимбраар баригдаж флафи хоолойн гөрүүлж хөдөлгөөнөөр үүссэн шингэний урсгал флафи хоолойд орж түүгээр дамжин умаажилждаг байна. За хэрв суфравиляц одоо хийхээс 3 хоногийн дотор хязгаарлалт юм уу нөгөө нэг эр бэлгийсийг амжуулах хугацаанд яагаад гэх юм бол 3 хоногийн дотор одоо нөгөө 72 цагийн гэж яриад байгаа шүү дээ. Тэр чинь болохоор ерөөхдөө энэ процессыг л саатуулж байгаа гэсэн үг. За тэгээ супер овуляцис хойш болохоор 1 хоногийн дараа хязгаарлалт одоо хязгаарлалт тавиад тэнгүүд болохоор тухайн эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй одоо өдрийн бэлгийн харьцаанд орсон бүх одоо ингээ орж байгаа шүү дээ. Тэгээд тэнгүүд тооны хөдөлгөөнд одоо эр бэлгийс нь 2 дугаар ирэмбийн өндгийсний одоо бордол буюу хевлийн хүндэд эсвэл хевлийн хүндэд хоолойд ингэж үүсгдэг. Тэгээд энэ нь болохоор одоо үр тогтсон өндгийст болохоор ерөөхдөө бордол буюу ерөөхдөө үр хөврөлт ингэж шилжиж өгч идэг байгаа. За тэгээ хагарсан уутан цэрт одоо нөгөө нэг одоо задрал өгсөн одоо ингээд овуляц байгаа шүү дээ. За тэр
Овуляц гэх юм бол шар бий болон хувраад прогестерон даавруудаа ингэж эргэж ялгаруулж эхэлдэг. Дараа нь шар биеийн шингэж ургуун нөхцөлд ороод тэгээд түүний үр дүн болохоор прогестероны шүүрэл огцсон буураад сарын тэмдэг ингэж ирж эхэлдэг. За тэгээд сарын тэмдэг ирсний дараа уудан цэргийн боловсрч гүйцэх нь дахин эхэлдэг бөгөөд тэдгээрийн аль нэгэнд давмгайж эхэлдэг. Тэгэхээр энэ үед болохоор шинэ сарын тэмдгийн мөчлөг нь эхэлж өгч идэг байгаа. За эмэгтэйчүүдийн ерөнхийдөө сарын тэмдгийн мөчлөг дунджаар 28 хоног үргэлжлэдэг. Хувийн өөрчлөлтүүдээс болоод ерөнхийдөө бол 25-аас 31 хоногтой гэж тооцдог байна. Эмэгтэй хүний амьдралын туршид өндгөвчний насталттай холбоотой өөрчлөлтүүд ерөнхийдөө гардаг. Умаан доторх хөгжлийг 17 хоногтой эмэгтэй үр хөврөлийн өндгөвчний үр хөврөлийн эсийн тоо сая орчим байдаг. За энэ нь бол тэдний хамгийн их тоо. Харин үлдсэн амьдралын туршид гэх юм бол өндгөө эснүүд нь аажмаар ингэж дуусч идэг. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүй хүүхэд төрүүлэх хугацаа нь эрэгтэйчүүдийнхээс 15-аас ерөнхийдөө богино. Тэгээ 15 наснаас 45 нас хүртэл ерөнхийдөө ингэж үргэлжилдэг гэж байгаа. За энэ хугацаанд өндгөөс нь мөчлөгөөрөө боловсрч гүйцэтгэх бөгөөд жирэмслэх боломжтой байдаг. За тэгээ эмэгтэйчүүд гэх юм бол шинэ өндгөөс гарч ирэхгүй байх. Үндсэндээ чухал гэдэг юм бол зөвхөн байгаа өндгөөсүүд нь ингээд поликул бол задраад тэр үедээ болохоор эстрогены даавар болон прогестерон даавраа ингэж ялгаруулад тэгээд ингээд ялгарсан үндгээс маань дуустдаг байна. За тиймээс эмэгтэй хүний нөхөн үржихүй эрүүл мэнд нь хин хөвлөд байх үед л ерөнхийдөө хөгжиж эхэлж идэг. За өндгөвчний функц нь нөөц гэж байдаг. За энэ нь эмэгтэй өндгөвчний өндгөвчнөөс тооцоолсон тоо тухайн эмэгтэйгээс хэдэн өндгөөс ялгарах боломжтой вэ гэдэг ингээд за тэдгээрийн хэдэн нь болохоор жирэмслэлтэнд хүрэж болцсошгүй гэдгийг судалж гаргаж байгаа тоог нь болохоор функцнал ерөнхийдөө нөөц гэж хэлдэг байна. За энэ чадвар нь охины хилээд байх үед өндгөвчөнд бий болдог. Ерөнхийдөө төрсний дараа өндгөвчөнд 400 сая орчим мис үлддэг. Нэг эмэгтэй хүн төрөөд авах нь ш. За тэгээ эмэгтэйчүүд амьдралын хэв маяг жирэмсэн байсан эсэх жирэмслэлтээс хамгаалах юм хэрэгжилж байгаа эсгээс үл хамааран сар бүр дор хаяж 29 алдчихэдэг. За эмэгтэйчүүд ихвчлэн дандаа 45 наснаас эхэлж цэвэрлэлтийг мэдэрч идэг. За цэвэрлэлт нь эмэгтэй хүний нөхөн үржихийн үйл ажиллагаа сулрах замаар тодорхойлогддог байгалийн үйл явц. За энэ үед нь болохоор өндгөвчний бэлгийн дааврын үйлдвэрлэл буюу эстроген болон гестагийн ингэж огцон буурж өгч идэг байна. За тэгээ анхаарал хандуулсан явдалд баярлалаа.